хүн болгон physical Asia-гийн талаар ярьж байна. Ярих нь ч зөв, ярихаас ч аргагүй. Би ч гэсэн ярэ гэж бодоод байж байна. Physical Asia нэг Азийн нэвтрүүлэг юм байна. Аз хүмүүсийг хооронд нөхцөлдүүлж байгаа юм байна. Тэгээд тэрэнд нь Монгол хүмүүс орсон юм байна. Яагаад энэ бидний хувьд чухал байх ёстой юм бэ гэдгийг би тайлбарлаад өгье. Physical Asia-г зөвхөн монгол хүмүүс үзээгүй юм аа. Монгол хүмүүс дундаа гадаадад байгаа монголчууд, магадгүй иргэншлээс салсан монголчууд, монголоор ярьж чаддаггүй монголчууд, дэлхийд даяар таран суурьшсан монгол угсаатнууд, монгол туурхтнууд, монгол цустай гэж өөрсдөө итгэдэг тэр хүмүүс үдчих байгаа. Дэлхийд одоо сүүлийн үед яг Монголын нэр дэлхийд аяг гардаг болоод байна л та. Counter Strike, e-sport сонирхдаг хүмүүсийн хувьд Монголд байна. Сагсан бөмбөг сонирхдаг хүмүүсийн хувьд 3-ыг үрчих 3 дээр монголчууд ямар мундаг явж байгаа билээ. Одоо энэ Physical Asia гээд дэлхийн том нэвтрүүлэгт Монгол улс оролцож байгаа зэрэг маш сайн оролцож байгаа шүү. Бүр гайхалтай оролцож байгаа. Энэ бүгд бидний бодсноос илүү бидний ухамсарт нөлөөлж байгаа. E-sport-ийн нэг том тэмцээн дээр би яг e-sport сайн мэдгүй болохоор сайн мэдгүй байна л да. Би зөвхөн Монгол зэг л дэмждэг, Монгол зэг л үздэг. Тэгээ Монгол зэг e-sport дээр айгу мундаг тэмцээнд амжилт гаргахад энэ зун штэ би яг Монгол байж таарсан. Тэгээд миний орсон газар болгон Монголын тохиолтыг шууд дамжуулаад бүгд монголцыг ялахад яаж баярлж байгаа, яаж нэгдэж байгаа, яаж бахархаж байгаа, омгорч байгаа тэр бүх зүйлийг хараад улс үндэст нь нэгдэх гэдэг чинь ийм хүчтэй байдаг юм байна гэдэг ойлголтыг анх авсан байхгүй. Тэгээ тэр үед хүн болгон монгол хүн ийм зэрэгтэй явж болдгийм байх гэдэг өөртөө итгэх итгэлийг тэр хэдхэн хүүхдүүдээс олж авч байгаа юм бэлээ л дээ. Монгол гэдээ яриад харсан буухгүй ойлгохгүй байж магадгүй. Тэгэхээр хэдүүлээ ингээ ертөнц гэд зүйлийг нэг сургууль гэд аваад үзчихье. ертөнц гэдэг сургууль. Тэгээд тэр донд дэлхий гэд анги байгаа. Дэлхий гэд анги дотор аюу олон хүүхдүүдтэй. Тэгээд тэр хүүхдүүдийнх нь нэг нь Монгол гэд хүүхэд юм байна. Монгол гэд хүүхэд чинь дотроо зөндөө олон эсүүдээс бүрдэж байгаа шүү дээ. Тэгээд тэр Монгол гэж хүүхэд чинь тодорхой хэмжээний зан араншилтай, төлөвшөлтэй, эцэг ихтэй тийм хүүхэд байгаа шүү дээ сургуульд орохдоо. Монгол гэж хүүхэд таанч дандаа муу авдаг, дандаа гэрийн даалгавраа хийдэггүй, дандаа сургуулиасаа хоцордог ч юм уу. Багштай дандаа тоншуулдаг. Чи Монгол blacklist-д ор гэдэг ч юм уу. Чи Монгол өрөө төлж чадахгүй байна уу? Өрийн хүү чинь тэд боллоо гэл дандаа ингэж яадаг. Чи даалгавраа хийгээгүй юу те? Чи тэгвэл даалгавраа 2 нуулж хийгээл багштай дандаа зэгнүүлдэг тийм хүүхдээс юм л да. Тэгэхээр чин өөртөө итгэл албаны эцэд тэр бүх эд эснэ. Тэгээд ямар ч өөртөө итгэлгүй болсон хүүхэд ямар ч ирээдүйдээ итгэлгүй би юу хийж чадах гэдэгтээ ч итгэлгүй ямар ч ихтэй хичээл зүтгэл гаргахад ч өөрөө сайн сурдаггүй гэд бодчихсон тийм хүүхэд юм байна. Тийм болчихсон юм байна Монгол гэж хүүхэд. Тэгвэл энэ бүх дэлхийн нийтэд гаргаж байгаа амжилт олимп байдаг ч юм уу энэ сагсан бөмбөгийн медалууд, оюун ухааны спортын хүүхдүүд зэрэг энэ цайлж гарч ирж байгаа энэ хэдхэн амжилтууд хэдхэн хүний хэдхэн амжилт юм шиг хэрнээ Монгол гэдэг хүүхдэд өөртөө итгэх итгэлийг Монгол гэж болж төрсөндөө Монгол хүн болсондоо би бас чадах юм байна. Би бас хичээвэл болох юм байна гэдэг итгэлийг суулгаж өгдөг юм байна л да. Би яг Монголыг орхиж явахдаа Монгол айгуу дургүй байсан байхгүй юу? Энэ улсаас л явчих юм бол би яагаад энэ оронд төрсэн юм болов? Яагаад ийм ядуу, ийм өвөөгүй улс төрчдөөр дүүрсэн? Яагаад ийм сонин дампуу оронд төрсэн юм болов гэж боддог байсан байхгүй юу? Тэгээд яг Монголыг орхиод яг үнэнтэй нүрт тулж байгаа гэх юм уу? Яагаад Монгол улс ийм болсон бэ гэдэг түүхийг нь
багаар судлаад учир шалтгааныг нь ойлгосны дараа би яг Монголоо хайрлаж эхэлсэн байдгийн. Монгол ийм замыг туулсан болохоор бид нар яг одоо ийм нөхцөл байдалд байгаа юм байна гэдгийг ойлгосны үндсэн дээр асар их хайр, бахархал төрсөн. Одоо бол би яг монгол хүн гэдгээр хамгийн их бахархдаг. Тэгээд Монгол байхдаа дургу гэдэг ч юм уу тийм Монгол төгс соёлоо сайн мэддэггүй тийм хүмүүст харах үнцгийг жоохон ч гэсэн өөрчлөлт өгөх юмсан гэдэг яг чин хүсэлтэй болж эхлэдэг байгаа. Тэгээд Physical Asia бол яг тэр хүслийг маш олон хүнд зэрэг бадрааж чадсан ийм шоу болж байгаа гэж үзээд байгаа байхгүй. Яг тэр Physical Asia-г анх санаачилсан монголчуудыг оруулаад өгөөч гэж санаачилсан тэр залуу Орё гэд зүтгэсэн тэр оролцогчид энэ бүхэн зүгээр л яг Dream Team гэдэг шиг яг мөрөөдлийн баг байж чадсан гэж би бодоод байгаа. Тэгээд энэ тэмцээн зөвхөн дэлхийд Монголын нэрийг дурсгаж байна гэдгээс гадна дэлхийд даяар таран суурьшсан монгол хүмүүст монгол хүн байх ямар сайхныг монгол хүн гэдгээрээ бахархлыг төрүүлж чадж байна гэдэг бол үнэхээр юутай ч зөрчилгүй тийм сайхан зүйл болж ийн гэж би бодож байгаа. Тэгээд цаашдаа яаж оролцохыг нь тэсээ ядуу хүлээж гин. Тэгээд яаж ч оролцсон байсан гэсэн тэднийг харгасан амжилт, тэднийг харгасан хувь нөлөө, бидний сэтгхүү, бидний ирээдүйд яаж ямар том нөлөөлөхийг бол цаг хугацаал харуулна байх. Тэгээд үнэхээр бахархал төрүүлэн сайхан үнэхээр сайхан байна. Тэгээд ачид моринда өөрөөсдийнхөө талбартаа өөрөөсдийнхөө морийг унаад давхиад байгаарэ.